засгийн газрын 2002 оны 264 дугаар тогтоолоор батлагдсан эрүүл мэндийн технологиг сайжруулах үндэсний хөтөлбөр болон эрүүл мэндийн сайдын 2009 оны 452 дугаар тушаалаар батлагдсан эрүүл мэндийн технологиг 2010-аас 15 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор тус төвөөс байгалийн голомт, зоонозын халдварт өвчний эрх зүй, тандалт, судалгаа, урьдчилан сэргийлэлт, оншилгоо, мэдээллийн технологиг сайжруулах шинжлэх чиглэлээр олон талд ажлыг хийж, техник технологиг сайжруулсан ба шинээр нэвтрүүлээд байна. Дархлаажуултыг оновчтой үр дүнтэй хийх зорилгоор эрсдэл бүлгийг үнэлгээнд үндэслэн тогтоох, вакцин тарих аргыг оновчтой болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Тарган дахлаас сэргийлэх өвчлөлийг бууруулахад хүн амыг дархлаажуулах нь нэн чухал үүрэгтэй. Манай оронд 1944 оноос 17 аймаг 132 сумдын нутагт тарган дахлын дархлаажуултыг зохион байгуулж, жилд дунджаар 80 мянга гаруй хүнийг дархлаажуулж ирсэн. Гэвч дархлаажуулалтад хэрэглэдэг уг вакцин 138-аас 250 хүн дунгаар савлагдсан. Найруулснаас хойш 2 цагийн дотор тарьдгаас вакциныг 30-аас 40 орчим хувь нь хасагддаг байна. Иймд 2013 оноос тарган дахлын дархлаажуулалтад Казахстан улсад үйлдвэрлэсэн цөөн хүн тунгаар савлсан тусгай зорилтын зөв хэрэгэлдэг. Арьсан дээр хийх зориулт бүхий вакциныг нэвтрүүлэн хүн амаа дархлаажуулсан. Дархлаажуулалтын ажлыг угтуулан 6 дугаар сард 19 аймаг нийслэлийн 9 дүүргийн давхар судлагч нар энэхүү шинэ вакцины тарих арга зүйн талаар сургалт зохион байгуулж, вакцины үр дүн, хариу урвалыг судлах зорилгоор доорнод Өвөр ханган аймгийн хүн амын дунд вакцины дархлаад огцсон үр дүнгийн судалгаа хийж байна. Зоонозын өвчний эрүүл мэндийн сургалт сурчлагаанд хүн амын дунд яриа таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хичээл, лекц хэлбэрээр хийгдэж байсан. 2011 оноос галзуугийн өвчний эрсдэл бүхий хүүхдүүдэд зориулсан галзуу өвчнөөс сэргийлье, хажиг талдуураас сэргийлэх сэдвт хүүхэлдэйн кино хийж, байгууллагын цахим хаяг, эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн веб хаяг, интернет хайлтын орчин байршуулан сурталчилж 1000 гаруй хүн үзэж танилцаад байна. Хачиг талдварт өвчнөөс сэргийлье, тарган дахал өвчнөөс сэргийлэх сэдвт мэдээлэл сэрэмжлүүлэг бүхий сурчлагын самбарыг эрсдэлт бүс нутагт байршуулан сурталчилсан. Хажиг талдвараас сэргийлэх, тарган дахлаас сэргийлэх сэдвт зурагт хуудснуудыг мэйл маркетингээр нийт 60 мянга гаруй хэрэглэгчдэд хөргөн сурчилсан нь нэг доор олон мянган хэрэглэгчдэд зэрэг хүрсэн мэдээлэл түгээх шинэлэг арга болсон. 2011 онд шумуулын судалгааны арга зүй боловсруулан Улаанбаатар хот, Цэлэнг, Увс аймагт шумуулын тандалт, хүн амын дунд шумуултай холбоотой эрүүл мэндийн эрсдэл байгаа эсхийг бичил цаг уурын зарим үзүүлэлттэй холбон судалсан судалгааг анх удаа хийлээ. Шумуулын тандалт судалгааны дунд Кулекс болон Айдес шумуул тархсан болохыг тогтоосон. Мөн 2011 онд зоонозын халдварт өвчний тохиолдол болон үйл явдал суурилсан тандалт, хачгаар дамжих халдварын эмнэлэгт суурилсан тандалт судалгааг нэвтрүүлэн ажиллаж байна. Шинэ халдваруудыг онцлох чадвар бүрдүүлэх, био аюулгүй байдлыг хангах, гадаад дотоод чанарын тогтолцоог нэвтрүүлэх, лавлгаа лабораторийн эрх зүйг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Манай молекул биологийн лаборатори бол 1988 оноос тарган дахлын плазмидын бүрдлийг тодорхойлохоор анх одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар бол одоо 30 гаруй зоонозын халдварт өвчний үүсгэгчийг молекул биологийн одоо дэвшилтэт аргуудаар онцлох, шинжлэх, судлах үйл ажиллагаа бол гүйцэтгэж байна. За молекул биологийн шинжилгээний аргыг сайжруулах лабораторийн чадварыг бэхжүүлэх зорилгоор бол 2011 онд Бээжин хот дахь 20 цэр хяналтын академитай хамтран молекул биологийн одоо хамтарсан шинжилгээний лабораторийг байгуулж 130 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг бол суйрлуулж хамтарсан судалгаагаа одоо эхлүүлээд байгаамаа. Вирус судлалын лаборатори нь 2007 оны 10 сард бол байгуулагдсан. Байгуулагдсан цагаас вирусээр үүсгэх халдваруудын онцлогоог бол ерөнхийдөө зооноос өвчин судлалын үндэсний төвийн хэмжээнд бол хийгдэх болсон.
2012 оны байдлаар Японы JICA олон улсын байгууллагаас зоонозын халдварын вирус судлалын лабораторийг бэхжүүлэх төслийн хүрээнд ерөнхийдөө 200 гаруй сая төгрөгийн багаж тоног хөрөмж онцлог оруулжийг бол хүлээн авч сүүлийн дэвшилтэт технологиг бол нэвтрүүлэн лабораторийн шинжилгээнд өргөжүүлэн ажиллаж байна. Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхээр лабораторийн гаралтай хог хаягдлын менежментийг холбогдох журам зааврын дагуу халдвартай хог хаягдал тавигдах шаардлага нөхцөлийг сайжруулсан. Мэргэжлийн хог хаягдлын ажилтан бэлтгэн сургам ажиллаж байна. Эмнэлгийн хог хаягдлын устгалын итгэмжлэгдсэн элемент компанитай гэрээ байгуулж хог хаягдлыг устгуулж байна. Хог хаягдал цуглуулах, ангилан ялгах, хадгалах, халдваргүйдэх, зөөвөрлөх зааврыг боловсруулан батлуулж зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймаг нийслэлийн зоонозын өвчин судлалын төвүүдэд мөрдөгдөн ажиллаж байна. Лабораторийн шинжилгээ судалгааг өргөжүүлэх зорилгоор чиглэлээр 2011 оноос битэг, Q халуурал, эрлихоз, анаплазмоз, токсоплазмоз, хумхаа, хашиг трикозоос зэрэг халдварын шинжилгээ онцлогыг нэвтрүүлэх чиглэлээр лабораторийн дотоод нөөц бололцоон тулгуурлан эгэл битэн судлалын лабораторийг шинээр байгуулж бичил харах, ээлж судлал, фермент холбоос дуруул, тархан туяах урал, молекул биологийн аргуудыг нэвтрүүлээд ажиллаж байна. За, лабораторийн шинжилгээний судалгааг бол үргэлжлүүлэх чиглэлээр 2001-ээс 2013 онд вирус судлалын лаборатори нь ерөнхийдөө денгийн жичрэг, Японы энцефалит, бөөрийн хамшинч цусрах халуурал, крем конгийн цусрах халуурал, зэрэг вирусын халдварыг дамжуулагч үүсгэгчийн лабораторийн шинжилгээг бол эхлүүлсэн. Үүнтэй холбоотой галзуу, хачигт энцефалит, хачигт боррелиоз, мөн хачигт рикциоз, хулган дахал, бом, листер зэрэг халдваруудын шинжилгээний арга нэр төрлийг нь нэмэгдүүлээд тэдгээрийн баталгаажлалтыг бол хангах болсон. Аймаг нийслэлийн зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдийн лабораторийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2012-оос 2013 онд хийгдсэн үйл ажиллагаанаас Хөвсгөл аймгийн зоонозын өвчин судлалын төвийн лабораторид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 12 нэр төрлийн үүнд дижитал микроскоп, лабораторийн хөргөгч, хөлдөөгч, ширээ, ханийн шүүгээ, хатаах шүүгээ, усан баан, автоклав, сорьц тээвэрлэх зориулалтын сав, холигч, автомат пипетик, компьютер зэрэг 11 сая гаруй төгрөгийн лабораторийн тавилга тоног төхөөрөмжийг хэрэгслээр хангасан. Дэлхийн банкны шин болон сэргэж буй халдвар төвчөнтэй тэмцэх чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд 9 аймгийн зоонозын өвчин судлалын төвийн лабораторийг биологийн кабинет, микроскоп, автоклав, дулаан тогтоогуур, элайза уншигч зэрэг нийт 157 гаруй сая төгрөгийн 5 нэр төрлийн 30 лабораторийн тоног төхөөрөмжөд хангасан байна. Тус төвийн эмч мэргэжилтнүүд 2011-ээс 13 онд шинжлэх ухааны технологийн сангаас зохион байгуулалт явуулж байгаа инновацийн төсөлд хамрагдан таргун тахал хуурам сүрээгийн нэн залгуур хуурайшуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэн явж байна. Одоогоор 400 гаруй фолкон хуурайшуулсан нэн залгуур үйлдвэрлэн амжилттай ажиллаж байна. Манай бие үйлдвэрлэлийн лаборатори нь 600 гаруй нэр төрлийн үндсэн, сонгомол, баяжуулсан, ялгаа онцлох, тэжээл тарчингууд болон будаг уруулж уусмал үйлдвэрлэн ажилладаг. 2012 оноос микробиологийн 30 гаруй нэр төрлийн тэжээл тарчин будаг уруулж уусмал бэлтгэх технологи арга зүй шинээр бэлтгэн ажиллаж байна. Хээрийн нөхцөл био бэлтгэлийг бэлтгэх арга зүйг боловсруулан орон нутгийн салбар лабораториудад хөргүүлж ажиллаж байгаа. За эмгэг төрүүлэгч омгуудын микробанк орчинд хөлдөөж хадгалсан туршилтын ажлын дүнгээс 2010-аас 2012 онд микробанк системд 2 жил хадгалсан таргун тахал, бом, эризипилоид, холиор зэрэг эмгэг төрүүлэгч нянгийн зүйлийн шинж төрхийг хяналтын омгуудтай харьцуулан тодорхойлсон байж байгаа. За туршилтын ажлын дүнгээр 2013 оноос амьд өсгөрийн замд хадгалагч буй дээр хөсгөр омгуудын хадгалалтын технологид шинжилэлт хийж
макробанк системийг нэвтрүүлээд эхэлж байна. За төс төв байгалийн голомтууд болон зоонозын халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулахын тулд нотлохонд суурилсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бол гүйцэтгэж байна. За манай төв энэ эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлыг бол төсөлт ажил хэрэгжүүлэх, магистр докторийн сургалтанд хамруулах, бусад одоо судалгаа гэрээгээр гүйцэтгүүлэх ийм чиглэлээр бол ажиллаж байна. За тус төв дээр 10 анагаахын болон биологийн ухааны докторууд ажиллаж байна. 15 магистр ажиллаж байна. За эрүүл мэндийн жил ухааны их сургууль, Монгол Улсын их сургуульд магистрийн сургалтанд 9, докторийн сургалтанд 5 хүн одоо суралцж байна. Олон улсын байгууллагуудтай мөн хамтран ажиллаж судалгаануудын судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Тухайлх юм бол сүүлийн жилүүдэд холбооны бүгд найрамдах Герман улс, Япон, Хятад, Орос, Казахстан зэрэг улсуудтай хамтран ажиллаж судалгааныхаа үр дүнг олон улсын хэвлэлүүдэд нийтлүүлж олонний хүртэл болгож байна. За мөн одоо мэрэгчлүүдэд чадваржуулахын тулд гадаад болон дотоодын одоо сургалтуудад олноор нь одоо хамруулж байна. Тухайлх юм бол Казахстан улсад 2010-аас 13 онд нийт 60 гаруй одоо эмч мэрэгчлэнүүдийг сургаж чадваржуулсан байна. За манай төвөөс эрдэм шинжилгээ судалгааны ажлаа өргөжүүлж улам одоо сайжруулах чиглэлээр төлөвлөн хийгдэж байгаа ажлууд бас олон байна. Манай зоонозын өвчин судлалын үндэсний төв гадаад дотоодын байгууллагатай хамтарсан олон төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухааны технологийн одоо хэд хэдэн төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үүний нэг нь бол одоо таргун тахал, хуурмаг сүрээгийн онцлогооны бактериофагийг хуурайшуулах судалгаа гэсэн инновацийн төсөл авч 2011-ээс одоо энэ он 13 хүртэл одоо энэ төслийг ажиллаж байгаа. Зоонозын халдварт өвчний цахим мэдээллийн баазыг үүсгэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 392 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн салбар төвүүдтэй зоонозын халдварт өвчний зөвлөгөө сургалтыг телемедицины үйлчилгээ ашиглан явуулж байна. Бус төвийн технологийн хөгжилд дээрх дэвшлүүд гарсан хэдий ч санхүүжилт төсвийн хүрэлцээ, технологийн шинжилэл, мэрэгжлийн ур чадвар, техник тоног төхөөрөмжийн хангамж дутмаг байгаагаас технологийн хөгжил өнөөгийн шаардлага төвшөнд хүрэхгүй хурдан хийгдэх боломж болоо муутай байгаамаа.